Олимпиад алтан медаль аваад төрийнхөө дуулыг ихшүүлээ байж хат одоо Монгол хүн бол төрснөөр одоо маш их нэгдүгээрт бахархсан, хоёрдугаарт одоо энэ бид хүний одоо энэ цөөхөн монголчуудын маань үн цэн одоо хаана оршдог вэ гэвэл одоо энэ төрийн дуулал энэ Монгол улсынхаа алтан цайм талбайгаа бид нэр эх орныхоо хамгийн том үнэт зүйл энэ бидний үргэлж одоо зүрх сэтгэл тээж явдаг зүйл одоо төрийн маань талбай эх орны маань төрийн дуулал тэгээд одоо тамирчин хүн болгоны хүсэл мөрөөдөл бол одоо алтан цайм төрийн талбайгаа одоо хийн дээвэрт одоо мандуулж төрийн дуулаа эхлүүлэх л одоо ийм зорилго байдаг. Төрийн дуулаа олимпийн тэнгэрт мандуулж ингэж явсанд одоо үйл шатраа баярлаж бахархаж явдаг. Аэропорт дээр зогссон тий. Хамгийн гайхалтай нь нисгээс одоо нисгүүд онгоцны буудлаас буугаад шараа тортол ерөөсө замын хажуутлаар хүн тасраа хүчтэйсэн. Бүгд одоо төрийн талбайгаа барьцсан. Монгол хүний тэр бахархал бүгд ингээл одоо ингээл тэр бичлэг юм байдаг л да. За тэгээ би ч одоо алтан медаль авчаал одоо эренгийн дээр л би одоо хамгийн түрүүнд төрийн талбайгаа мандуулж ирсэн байдаг. Тэгээд ерөөсөө төрийн талбайгаа барьчаал одоо ингээл эренг тойрол одоо ингээл галбуур ингээл залбираал те. Одоо ийм зүйлийг одоо үйлдэлүүдийг хийсэн бай. Одоо тухайн ч нөө эмошнл гараад одоо эренгийн дээр өстө баг юу хийж байгааг ч мэдэхгүй тэгэл сэтгэл одоо дээцэгтэй хөрцөн тэгээд одоо авар болчлоо гэдэг юм одоо тэмцээн дуусаад одоо ингээ харж байхад тэр үед одоо маш их заримдаа өөрөөсөө энэ яагаад унсан болоо гэж асуумаарч одоо тийм үйлдэл хийжсэн те. Ерөөсөө хүний одоо тамирчин хүний за тамирчин чигтгүүр нь хүн болгоны л хүсэл мөрөөдөл одоо ээж аав бид бүхний одоо ээж аав гэсэн захтай эмээ өвгөнөр захтай те. Энийхүү одоо Монгол улстай хэрэгтэй мундаг хүн болоорой гэж одоо анх үсээ авахулгаж байгаа одоо дайг өргөж байгаа хүүхд болгоныг одоо ингээл хүн болгон сайхан эрүүлтэ үгэлдэг Монгол улсынхаа нэрийг мандуулсан Монгол улстай хэрэгтэй сайн хүн болоорой гэж өрөөдөг чихэд бид нэр ийм сайхан амны эвлэгтэй хүмүүс. Тэгэхээр одоо энэ Монгол улсад маань одоо дэлхийд одоо хамгийн том төрийн одоо далбайгаа хийж мандуулж байгаа. Тэгээд энэ цаашдаа одоо генесийн одоо амжилт одоо орох ч байгаа гэдэг бол хамгийн сайхан Монгол хүн болгоны зүрх сэтгэл байх одоо ийм сайхан зүйлийг одоо бид хүн хийж байгаа юм байна. Танаа хамт олон хийж байгаа маань одоо тамирчдын төлөөлөл спорт олимпийн их гэр бүлийн нэрийн өмнөөс та бүхэндээ бас их баярлаж талархаж байгаа илэрхийлмээр байна. Тэгээ бүгдээрээ сайхан хамгийн гол нь эрүүл тэгээд бүгд Монгол улс маань өөрт одоо мандан батарж явах болтугай гэж одоо хүсье. Тэгээ би бол одоо 2008 онд яг ингээл алтан медаль авчвал яах вэ? За Монгол гоё шүү бид нэрээс та мундаг шүү гэж хэлэх үгүй хүн бол одоо ингээл боксын алтан медаль авсан хүмүүс ингээл нэг ингээл камерал хараад юм ярьдаг байхгүй. Тэгээ би ингээл яг аврагын талаар холох гэж явж байхдаа за медаль авчаад одоо нэг юм юу гэж хэлдэг юм бол одоо юм ярихгүй харж одоо нэг одоо яад гэсэн гэж бодлоо гэсэн. Тэгээ тэрэнд одоо манай гүр базар ахын шүлгийг би одоо уншсан байдаг. Тэр нь болохоор нөгөө морд иргсэн наадмын дурдан тоосоор дээлээ гойдаг Монгол 96 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд гойдаг би монголоор гойдаг байгаад уншсан байдаг. Энэ тэгэл үзсэн монгол хүний гоё бахархал те Монгол 96 үсэгтэй бурхан нэрээр бүгдээрээ сайхан дэлхийд монголоор төрийн албаагаараа бүгдээрээ сайхан гоёж явцгаая л гэж хүсье да.